Сайн байцгаана өрхөм найзуудаа, хөтлөгч Ламаа байна. Та бүхэн дэлхийн төв 7 хоногийн онцлог мэдээ нэвтрүүлгийг үзэж байна. Манай хөтөлбөрөөр та бүхэн Бурайд, Ирхүү, Чита, Якут, Халимаг болон Хятад зэрэг хөрш бус нутгуудын гол үйл явдлуудын тухай мэдээлэл хүлээн авдаг. Харин 7 хоногийн төгсгөлд бид онцлог мэдээгээ төвөрлөн, тоймлон хүргэдэг боломжтой. Ингээд сүүлийн 7 хоногийн онцлог багцыг та бүхэндээ яг одоо хүргэе, эхэлцгээе. Бурайд дахин үндэсний бүхийн бүхэ барилдааны шилдэгүүдийг ухтаа авлаа. Улаанбаатар хотод эхэлсэн олон улсын тэмцээнд Орос болон Монголын бүс нутгуудаас нийт 700 орчим бөхчүүд хүрэлцэн ирсэн байна. За энэхүү эртний спортын уламжлал бүхийн дэвжээн дээр халуун уур амьсгалын талаарх сурвалжлагыг хүлээн авч үзье. Улаанбаатар хотын биеийн тамир спортын төвийн заал хэд хоногийн турш Бурайд үндэсний бүх болох бүхэ барилдааныг хайрлаж хүндэлдэг хүмүүсийн цуглах газар боллоо. Энд олон улсын тэмцээн эхэлж 700 гаруй бүх ур чадвар бяр тэнхээгээ сорихоор хүрэлцэн ирээд байна. 17 дахь удаага болж буй ерөнхийлөгчийн Минд Амар сайн сайхны төлөөх буян номын нэрийн дор зохион байгуулагддаг энэ тэмцээнд Бурайд, Алтай, Хакас, Тува, Якут, Халимаг өвөр байгаль эрхүүгийн бүс нутгууд болон Монгол улсаас ирсэн залуус насанд хүрэхчид дивжээнд гарч хүч сорин барилдаж байна. За тэмцээн ямар болж байна? Яагаад бүх барилдах болов? Би өөрөө дуртай болохоор хичээлж байгаа. Ямар учраас дуртай болсон бэ? Юу нь гоё штэ. Юу нь гоё гэж тодруулаад өгөөч. Барилдааны техник, бэлтгэл, цуглаан гэд юм бүхэнд нь дуртай. Жил бүр өсвөр үеийн ялагчдад тэтгэлэг олгодгоо. Багш нарт цалин урамшуул авдаг. Энэ бол үнэхээр урам зориг өгдөг тэмцээн шүү. Энэ удаагийн таны таамаг та өөрөө юу гэж бодож байна? За харж л бай да. Дивжээ харуулна гэдэг баха. Та нэгдүгээр байранд орно гэж бодож байна уу? Тэглгүй ах уу? Гэхдээ өрсөлдөгчтэй гэж бодож байгаа шүү дээ. Бөхчүүд өөрсдийн овгийн датсангуудыг төлөөлөн барилдаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнийг цагаан дарих Хандомо цагаан дарихт зориулжээ. Оросын удирдагчдыг эвээгч шүтэн гэгддэг юм. Энэ арга хэмжээг уламжлалт буддын сан зохион байгуулдаг бөгөөд цаашид зохион байгуулсаар байх болно. Өнөөдрийн барилдах залуус маань ялалтай эх орныхоо удирдагчид түүний төлөө хүчин зүтгэж буй хүмүүстэй зориулах болтугай. Бурайд бүхий нэгэн онцлог нь тулааны өмнө оролцогчид бие биенээ хүндэтгэн бүргэдийн дэвэлт хийдэг уламжлал юм. Би залуу бөхчүүдэд хандан хүчтэй бай, эх орныхоо төлөө үргэлж босч чадах эр хүн байгаарэ гэж хэлмээр байна. Бүгд нь амжилт, сайхан барилдаан хүсье. Хамгийн хүчтэй нь ялалт байгуулж нөхөрлөл ялалттай зэрэгцээ оршин байгээ. Өөрийн гэр бүл, эх нутаг, улс орноо хамгаалах сэтгэлтэй байгаарай. Баярын минь төргий, амжилт хүсье. Эрүүл энх байх болтугай. Насанд хүрэгчдийн барилдаан 63, 75 болон 75 кг-аас дээш чингийн ангиллаар явагджээ. Өнөөдөр Бурайдын хувьд түүхэн өдөр тохиож байна. Фашизмын эсрэг ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотод зөвлөлтийн баатар генерал Илья Балденовт зориулсан хөшөөг аль бие усаар нэлээ. За түүний эх орны дайны үеийн баатарлаг гавья өнөөхөр дурдгацаар байгаа. Игэл хүний эх оронч сэтгэл халуун зүрхний түүхийг хамтдаа сөхцгөөе. Илья Васильевич Балденов бол цэрэг дайны нэр сэтгэлтэн эр зориг баатарлаг үйлсийн бодит жишээ болсон нэгэн. Түүний удирдлагадор эх орны дайны Кавказын фронтын шийдвэрлэх мөч өрнөж, зөвлөлтийн цэргүүд сөрөг давтарлагоонд орон фашистын эзлэн түрэмгийлсэн нутгуудаа чөлөөлж эхэлжээ. Очень символично. Дэлхийн 2 дугаар дайны дуусны 80 жилийн ойд Баатар генерал Зөвлөлтийн Баатар Цолтон Балденовт зориулсан хөшөөг нээж буй нь бэлий тэмдэгтэй үйл явдал юм а.
Тэр бол бүрээдээ ард түмнээс төрөн гарсан анхны генерал цол хүртсэн эрдэмт жанжин байлаа. 1943 онд Илья Балденов 109-р гвардийн явган цэргийн дивизийг удирдах болжээ. Тэрээр Одесса, Румын, Югослав, Унгар, Чехословакийн чөлөөлөх тулаанд оролцсон байна. Генерал Балденовын баатарлаг үйлс үрд бидний ойтойнд үлднэ. Тэр бол бидэнд инх тайван эрх чөлөөг авчирсан хүмүүсийн нэг. Тэдний дурсгалыг хүндэтгэн үеэс үед уламжлуулж түүхийн сургамжийг мартах ёсгүй. Илья Балденовын хөшөөг баримлч Матвей Макушк, Алексей Чебаненко наруулсан бөгөөд түүний цээж баримл Орешковыгийн цэцэрлэгт хүрээлэн чимж байна. Памятник. Хөшөө бол хөшөө. Харин тэр хөшөөнд хүмүүс ирж, хүүхдүүд ирж, түүний жишээн дээр бид эх орончдыг хүмүүжүүлж байж л жинхэнэ үн цэнтэй болно. Бүх хүмүүсийг түүний дурсгалыг хүндэтгэж, хүүхдүүдэд дүүхийг нь ярьж, сурагч оюутнуудаа дагуулж ирж, эх орныхоо дүүхээр бахархахыг уриалж байна. Хөшөөний нээлтийн ёслолд Илья Балденовын төрөл төрөсөд Москва хотоос хүрэлцэн иржээ. Мне очень приятно, что Республика Бурятия помнит. Бурят улс баатруудаа санаж дурсгалыг нь хүндэтгэдэгт би үнэхээр талархаж байна. Баатруудаа мартдаг, тэдэнд хүндэтгэл үзүүлдэггүй улс оронд ирээдүй гэж үгүй гэдгийг хэлмээр байна. Не имеет будущего. Спасибо. Балденовыг Улаануд хотод нутаглуулсан бөгөөд түүний нэрээр нэрлсэн гудамж өнөөдөр хотын нэгэн хэсгийг чимж байна. Хинч мартагдаагүй, юу ч орхигдоогүй. Энэ үгс өнөөдөр Ирхүү хотод онцгой утга агуулгатай сонсогдож байна. Алдрын мөнх галын дурсгалын өмнө ахмадууд, сурагчид, сонсогчид цуглан ялалтын буйхаг хүлээн авлаа. Брестийн цайзад эхэлсэн энэхүү аян хэдэн мянган километрийг туулан бүс нутгуудыг холбон үргэлжилсээр байгаа юм. Яагаад энэ үйл явдал Ирхүү хотын хувьд зүгээр нэг бэлэг тэмдэг бус түүхэн утга бүхий дурсамжит мөч болохыг дараагийн сурвалжлагаас хүлээн авч үзнэ үү? Ирхүү хотын мөнхийн гал буюу иргэд өдөр бүр дайнд амир үгдгэстэй хүндтгэн дурсдаг ариун газарт ялалтын буйхаа ирсэн энэ өдөр ёслолын ур амьсгал бүр ч илүү тодхон байлаа. 2025 он бол фашист эсрэг ялалтын түүхэн 80 жилийн юм. Победы над фашизмом. А нынешняя эстафета, она Буухэ бол манай авгаа эх орны хил хязгаар эв нэгдэл эвдэршгүй байдлын бэлэгдэл юм. Ялалт бидний талд байх болно. нашей великой родины. Победа будет за нами. В Иркутск эстафета. Ялалтын буйхаа Ирхүү хот Бурятийн нийслэл Улаан удахтаас иржээ. Энэхүү аян бол бүс нутгуудыг холбох гүр болсон гэж зохион байгуулагчид онцолж байна. Эх орныхоо баатруудын тухай дурсамжийг нэгэн дугаар хүндэтгэх нэгдмэл зорилгын илэрхийлэл юм. Защитников Отечества. Пограничная Хилчдийн энэ буухэ бол бидний өргөн муудам эх орны иргэдэд энэхүү арга хэмжээний ач холбогдлыг харуулах чухал үйл явдал мөнөөс мөн. Москва, Мурманскаас эхэлсэн буухэ Оросын хилийн дагуу олон мянган километрийг дуулж байна. В течение 2 2-7 хоногийн турш аяны оролцогчид эр зориг дурсамжийн бэлэгдлийг олон арга хотуудаар дамжуулан авч явна. Ялалтын буйхаа Азербайжан, Армени, Беларусь, Казахстан, Кыргызстан, Орос, Тажикстан, Туркменстан болон Узбекистан зэрэг хилийн дагуу орнуудаар үргэлжилж байна. Энэ бол бидний хувьд хариуцлага, бас үүрэг. Залуу үеийнхэнд Суворовчдод, сонсогчдод, сурагчдод үнэн зөвөөр дамжуулж үгдээ эцсийнхээ эх орноо хамгаалсан түүхийг сануулах боломж юм а. митинг в Иркутске завершился торжеством. Ирхүү хотод болсон ёслол алдар суугийн мөнхийн галд цэцэг өргөснөөр өндөрлсөн юм. 4-р сарын 14-нд ялалтын буйхааг Эльбрус харахны оройд хүргэжээ. Энэхүү аян нь 2025 оны 2-р сарын 2-нд Беларусын Брестийн цайз хэмээх дурсгалт газраас эхэлсэн бөгөөд 5-р сарын 28-нд Москва хотын үл мэдэгдэх цэргийн бунхан хөшөөний дэргэд өндөрлөх юм. Аяны нийт урт нь 65,000 гаруй километр болох ажээ. Специально для программы новости «Горизонт событий». Улаан өндөгний баяр гимэн зөвхөн күлийч зул гэлтгүй хөгжилтэй уламжлалуудыг агуулсан байдаг үлээ. Чита хотод эртний нэгэн сонирхолтой ёсыг буюу будсан өндөгний тулааныг сэргээхээр шийдсэн байна. Багчуудаас эхлээд буурлууд гээд бүр гэр бүлэрээ азтай тулаанчин цомын төлөө өрсөлдлөө. Энэ садан тэмцээний ялагч хэм болж Чита хотынхан өндгөө илүү батбөх болгохын тулд ямар арга зал хэрэгэлсэн бэ? Юу болсныг хамтдаа харцгаая. 200 гаруй өндөг жинхэнэ байлдаан Чита хотын Забайкалье телевизийн багийн санаачилсан энэхүү сонирхолтой арга хэмжээ санаандгүй байдлаар төлөвлөгдсөн ч улаан өндөгний баярыг угтсан хамгийн тохиромжтой санаа болж хувирсан юм. Багада бид өглөө болгон том уттай өндөг бариад бүх айл хамаатан саднараа орж өндгөр байлддаг байсан юм а. Нэг талаасаа тоглоомч хэлээ, нөгөө талаасаа үнэхээр хөгжилтэй дурсамж юм. Энэ бол манай телевизийн хувьд зөвхөн дэлгэцээр бос хүмүүс зориулсан бодит анхны офлайн үйл ажиллагаа юм а.
Бид энэ баярын уурамсгалыг олон нийтэд түгээхийг зорьсон юм. Оролцогчид өрсөлдөөн бүртгүүлж гэртээ тусгаалan улаан өндөг чанж бэлдэх шаардлагатай байлаа. Үүний тулд 7 ширхэг бүрэн чансан, тод улаанаар бутсан өндөгтэй байх ёстой юм. Тэмцээн эхлэхээс 1 цагийн өмнө иргэд гэр бүлээрээ цуглаад эхэлжээ. Бид мэдмэгцэл өндгөө будах ажилдаа орсон. Тэгээд наашаа гарсан. Дэмжлэгэн багш нь олон хүнтэй юу? Өнөөдөр хинтээ ирэв? Тийм ээ, эмээ, Элина эгч, ээж, хоёр дүүгийн хамт ирсэн. Тэмцээн плей-офф зарчмаар явагдсан. Ялагдсан оролцогч хасагдана. Сэтгүүлчдээс бүрдсэн шүүгчид тэмцээн эхлэхээс өмнө бүх өндгийг шалгажээ. Тэмцээнд зөвхөн дахианы жинхэнэ өндөг оролцох ёстой. Будагны өнгөч мөн тусгай журам заагдсан. Цохих арга техник, маргаантай нөхцөлд хэрхэн хандах тухай тайлбарыг хийжээ. Что делать в спорных ситуациях? 32 оролцогч бэлэн, ширээ бүрт 4 хүн, өндгүүдийн шалгасан бүх зүйл бодит. Ингээд эхэлцгээе. 5, 4, 3, 2, 1 урагшаа. Пасхальная Улаан өндөгний тулаан гээчин цэвэр азуу эсвэл ялалт авчрах тодорхой техник бий юу? Нэг оролцогч интернетээс бүх аргыг туршиж үзснээ хуваалцжээ. секреты из интернета. Ради успеха. Өндгөө давстаа усанд хонуулаад сонгоны хальсаар будсан 2 дугаар ангиллын жаахан урт хэлбэртэй өндөг сонгосон. Чансны дараа хүйтэн усанд сойгоогүй. Гэтэл эхний торигтл хожигдчихсан. Гэхдээ үнэхэр сэтгэл хөдлөм, үзүүштэй, хөвгчлөлтэй байсан. Пасхальная битва. Энэ жилийн тулаан нилээд ширүүн өрнөлөө. Үүнээс гадна өндөг эргүүлдэг тоглоом, улаан өндөгтэй аймстай зочныг олж барих хөнгөн агнуур маягийн тоглоом. Бүр хамгийн зоригтой нь тэмцээний санаачлагчтай шууд тулсан гэд олон сонирхолтой үйл явдал өрнжээ. Харин жинхэнэ ялагчийн нэр төгсгөлд тодорлоо. Тэр болж доогшин суугч Карина юм. Честной схватки стала читинка Карина. Би өндгөө зүгээр л энгийн аргаар будсан. Өчигдөр орой будсан болохоор гараач гүцэд арилгаагүй явна. Мэдээж адреналин байлгүй яах вэ? Үнэхээр сайхан. Надад их таалагдсан. Дараа жил ирэх үү? Ирнэ гэж бодож байна. Хүүтэйгээ хамтуу? Тэр үед өөрөө оролцдог болоод бид хоёр үзэлцэх байлгүй. Реальный приз. 15,000 рублийн мөнгөн шагнал бодит эзэндээ очлоо. Түншлэн ивент тэтгэгчдийн гаргасан урамшууллуудыг ч гардууллаа. Гэхдээ хамгийн гол нь баяр хөөр дурсамж юм. Забайкали телевизэн баг ингээд зогсох бодолгүй байна. Харин ч илүү олон хүнд инээд баясал хүрэхээр төлөвлөж байгаагаа илэрхийллээ. В эфире. Энэ бол хөлөг онгоц биш, усан онгоц ч биш. Энэ бол хивус. Якутск хотод агаарын дэрэн хөлгийн улирал эхлээд байна. Эдгээр хөлөг онгоцууд ердийн тээврийн хэрэгслээр туулах боломжгүй замыг хагас цагийн дотор туулдаг. Хөвдөг мөсөн дунд Якутын тэнгисийн чоннууд хэрхэн гол мөрний танка жолоодож, за цаг агаар муудах үед энэ хөлгүүд нь хэрхэн орон нутгийн иргэдийн аврал болдгийг манай сурвалжлагаас хүлээн авч үзнэ. Хөдөлгүүрийн сүрдүүлэм чанга дуу. Бид хөдлөлөө. 30 минутын дараа хивус зав биднийг нөгөө эрэгт хүргэж орхино. Агаарын дэрэн дээрх энэ хачин сонин хийц бүхий хөлөг онгоцвол хаврын улиралд якутчуудын гол тулгуур тээврийн хэрэгсэл юм. Бүгд найрамдах улсын нийслэлийн намын өртөө буюу 204-р хорооллоос хөдөлж доод Пистайхийн терминалд хүрнэ. Одоогийн байдлаар нэг талын тасалбарын үн 2500 рубль. Гэвч цаг агаарын нөхцөл бусад гинтийн шалтгаанаас хамааран үл хэлбэлзэх магадлалтай гэж тээвэрчид анхааруулж байна. Цас мөснөө шилтгаалan зам эвдэрч эхэлмэгт зардал нэмэгддэг маа. Төвчний зарцуулалт ихсч үн 500 рублээр нэмэгдээд 3000 болдог. Харин голын мөсөн урсгал хүчтэй байвал манай хивусууд явах боломжгүй болдог учраас тайфун аэроботууд замд гардаг. Тэд түшийг бараг нислэг тэр шиг шатаадаг шүү. Тэр үед үн 4000-аас 5000 рубль хүрдэг юм аа. Тээвэрчид явах замдаа бэлдэж сасаасгаж ил цацсан зам засч байна. Халуун болмогц зав жолоодогчид амралтгүй ажиллана. Гэсэн ч туршлагатай ахмадуудад айх зүйлүүгүй. Жишээлбэл усан замын чон Александр Высоцкий 16 дахь улиралдаа бэлтгэж байна. Одоо цаг хугацаа туршлага нэг л зам чиглэл гээд бүх зүйл маш тодорхой болсон. Гинтийн үйл явдал төвөгжруулна. Бусд нь бол мэддэг болсон туулсан зүйлс. Заримдаа зорчигчид мөсөн урсгалыг хараад айдаг, нүдэ андаг. Гэхдээ бидний хувьд энэ бол жирийн өдөр тутмын ажил. Би замаа харж нөхцөл байдлыг мэдэрч тайван хөдөлдөг.
Ахмад нь туршлагатай байлаач зорчигч бүр сонол сэрэмжтэй байх ёстой. Тиймээс усан замаар явахдаа аюулгүй байдлын дүрм заавал сахих шаардлагатай. Бид мөсөн дээгүүр бараг л үсэрч явдаг гэхүү дээ. Эн чинь ердөө автсан биш ээ. Ус мөс аль алийг нь давдаг онцгой техник шүү дээ. Тиймээс зорчигчид уцаа гаргаж тоглохгүй анхаарлаа хандуул суухыг зөвлөж байна. Үсэрч явхад анхаарлаа сарниулбал аюултай. Якутск доод Бистяг чиглэлд өглөөний 7 цагаас оройн 7 цаг хүртэл нийтдээ 30 орчим хөлөг онгоц байнгын рейс хийж хоёр иргэн хооронд итгэлтэй гүр болж байна. Халимгийн тал нутаг энэ өдрүүдэд анхлын алтан зул цэцгээр төдийгүй үндэсний өв соёлын тод өнгөөр гялалзаж байна. Кичнеравын дүүрэгт зохиогдож буй наадамд Москвагаас Тува хүртэлх нутаг нутгийн зочид цугларсан байна. Энд хурдан морины уралдаан үзэж, үндэсний бүх хүч үзэж, ардын дуу хоорыг сонсох боломжтой юм. Ажлаа түр хойш тавин энэ сайхан баярын уур амьсгал руу хамтдаа орцгоё. Дэлгэрсэн алтан зуул цэцгийн тал дунд халимгийн уламжлалт хотон сүндэрлэж, эндэрсэн хүн бүхэн ардын зан заншилс ёс уламжлалтай танилцсан үндэсний спортын төрлүүдэд ч өөрсдийгөө сорих боломжтой байлаа. Москвагийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Владимир Попов халимгийн сонгуулийн хорооны 30 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцохоор ирсэн бөгөөд албан ёсны хөтөлбөрөөс гадна тус нутгийн өвөрмөц соёлыг өөрийн биеэр мэдрэхээр зоржээ. Халимаг нутагт маш олон нээлттэй сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг юм байна. Тэд өөрийн үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж байгаа нь үнэхээр сэтгэл хөдлөм юм. Бид сонгуулийн тогтолцооны хөгжлийн талаар ярилцлаа. Тэгээд л энэ сайхан баярт хүрэлцэн ирлээ. Уралдаан, үзүүлбэр, бүс нутгийн онцлогийг мэдэрч байна. Үгээр хэлэхийн аргагүй сайхан сэтгэл төрлөө. Халимагт болон халуун сэтгэлд хүмүүст нь баярлалаа. Дахин ирэхийг хүсэж байна. Халимгийн дэд сайд Ошир Жамбиновын хэлснээр энэхүү наадам зөвхөн бүгд найрамдах улсын иргэдийг төдийгүй бусад аймаг бүс нутгийн иргэдэгч нэгтгэсэн жуулчны чухал төв болон өргөжөөд байна гэсэн юм. Энэ баяр үнэхээр гайхалтай уур амьсгалтай болж байна. Зохион байгуулалт, уралдаан, үндэсний хоол, бүжиг гээд бүх юм гайхалтай юм. Хамгийн чухал нь хүмүүст инээдхөөр эерэг сэтгэл хөдлөл төрүүлж байна. Олон зочид иржээ. Тува, Саратов, Вологда, Москва, Санкт-Петербург гээд олон газраас төлөөлөл ирсэн байна. Наадмын хүрээнд бүх барилдаан, гар барилдаан, сур харва, хүндийн өргөлт зэрэг үндэсний спортын төрлөөд ч багтжээ. Харин наадмын оргил мөчөн Кичнеравын хошуунд уламжлалт болон тогтсон морин уралдаан байлаа. Үзэгчдийн сэтгэлийг хөдөлгсөн эдгээр уралдаан туршлагатай жуулчдыг ч гайхшруулжээ. Анх удаа энэ баярыг үзэхээр ирлээ. Интернетээр ийм болдог гэж хараад л ирсэн. Цаг агаар сайхан байна. Морь уралдуулж байгаа нэг таалагдлаа. Ирсэндээ баяртай байна. Ёс заншилтай танилцлаа, таалагдлаа, дараа заавал дахиж ирнэ. Би Москвагаас ирсэн. Сэтгэл хөдлөл ямар байна? Оо, гайхалтай. Байгалийн сайхан юм аа. Хоолн чамдтай, хүмүүс нь ч зочломтгой. Кичнеравын хошууны алтан зуул цэцгийн наадам уюугийн хүмүүсийг нэгтгэж хүн бүр өөртөө тохирсон зүйлийг олж чаддаг. 11 настай Сергей Момолдаев анх удаа үндэсний бүхий тэмцээнд оролцож шагналт байр эзэлсэн байна. Дүрсэн нутагт нь ийм сайхан баяр зохион байгуулж байгаад залуу тамирчин баяртай байна. Би 2 баяртай 2 давсан. Гэхдээ үзүүр түрүүнд нь унсан. Орон нутгийн иргэдийн хэлж байгаагаар иймэрхүү арга хэмжээ нь уламжлалыг хадгалах чухлыг сануулж, халимгийн соёлын өвийг бахархалтайгаар харуулах боломжийг бүрдүүлдэг. Алтан зуулын наадам бол зүгээр нэг цэцгийн баяр бус, тус орны өвөрмөц онцлог, соёлын түүхийг дэлхийд таниулах гарц юм. Хятадын театр жинхэнэ хувьсгал бүтээж байна. 1949 оны үйл явдлыг өгүүлэх түүхэн драмын бүтээлд үзэгч та бүрэн автна. Сүн уулсын үеийн яруу найраг мультимедиа шоу хэлбэрээр дахин амилж байна. Орчин үеийн технологи нь уламжлалт, урлагт шинэ өнгө, шинэ мэдрэмж нэмсээр байгаа юм. Театр хэрхэн жуулчдын сонирхлыг татсан соронз болж, Бродвейн тайзтай танил үзэгчийг хэрхэн гайхшруулсныг шууган тарьсан нээлтийн жишээн дээр авч үзье. Дараагийн сурвалжилгад анхаарлаа хандуулна.
Этой весной в Китае Хятадд энэ хавар шинэ хандлага тодорч байна. Хүмүүс аялаар явахдаа бүжгийн шоу, концерт, жүжиг үзгээр зорьдог болжээ. Үүнийг Хятадын тайзны урлагийн холбооны тайлан харуулж байна. Жишээлбэл бүгд найрамдах Хятад ард улсын баруун өмнөд нутгаас нэгэн онцлог жишээ дурдахад Чунчин 1949 нэртэй түүхэн жүжиг шинжлэгдсэн зохиол сайжруулсан тайзны засал орчин үеийн гэрэл дууны эффекттэйгээр тайзнаа иргэн иржээ. Жүжигийн үйл явдал Чунчин хот чөлөөлөгдөхөөс өмнөх 1949 оны үеэр өрнөх бөгөөд Хятадын хувьсгалын баатруудад зориулагдсан байна. героем китайской революции. Би Индонезийн иргэн бид олуулаа 30 гаруй хүн явна. Тун дэвшилтэд технологитой юм. Сая Хятадын тайзан дээрээс харснаа ярьж байна. Нью-Йоркт байхдаа дөрийн театр орж үзсэн. Гэхдээ өнөөдөр үзсэн бүхэн илүү гоё, сонирхолтой юм. Хятадын тайзан Америк нэгдсэн улсынхаас илүү технологичсан юм байна. Интерактив элемент их ашигладаг юм байна. Пьеса под Суши химээх 10 дугаар зууны яруу найрагч Исэчийн бүтээлээс сэтүүлсэн Усан далангийн хаврын үүрээр жүжиг Чиндүү хотод ирэх жуулчдын сонирхлыг хамгийн их татсан арга хэмжээнүүдийн нэг болжээ. 3 дугаар сарын 28-наас 4 дугаар сарын 2-ны хооронд тоглогдсон тус жүжигийг үзхийн хажуугаар үзэгчдэд зориулсан түүхийн аялууд зохион байгуулж Сушигийн дурсгалын музейг үзэх боломжийг олгожээ. экскурсии в мемориальный музей суши. Үдсэн жүжиг маань сушигийн уран бүтээлийг өөр өнцгөөс ойлгоход тусалсан. Энэ газруудаар аялсны дараа мянган ном унш, мянган бээр туул гэх үг үнэхээр утга учиртай санагдсан. В Ханчжоу Саншлаг Харин Ханчжоу хотод улаан өрөөний зүүд хэмээх 4 гол сонгодог романы нэгнээс сэтүүлсэн миний гайхамшигт цэцэрлэг жүжигийн нээлт сүрдүүлэнтэй болж өнгөрлөө. Бүх тасалбар бүрэн зарагдаж Хятадын өнцөг булан бүрээс төдийгүй гадаадын үзэгчдэд зорин иржээ. и не только. Би Лондон хотод ажиллаж амьдардаг. Энд ирэхээс өмнө найзуудаасаа урдчлан тасалбар авч өгөхийг хүссэн юм. Тэгээд л боломж гарч ирж үзлээ. Миний гайхамшигт цэцэрлэг жүжиг дорны гоо зүүн мэдрэмжийг, дэлхийг харах нарийн уянгийн мэдрэмжийг төгс илэрхийлсэн бүтээл болсон. Би энэ театрын өөр жүжигүүдийг ч үзэхээр төлөвлөж байна. От революционных Хувьсгалын сэдвийг шинжлэн найруулах, эсвэл сонгодгийг дахин тайлбарлах, орчин цагийн Хятадын театр үзэгчдийг зүгээр нэг зугаацалж байгаа хэрэг биш юм. Харин ч аялах урам зориг өгч сонгодог болон орчин үеийг технологийн дэвшлэр холбон илэрхийлж буй соёлын хүчрхэг үзэгдэл болж байна. сценическим площадкам. Вэйтун, CGTN. Эхэгддэг тавилга, хөгжөөнд хөтөлбөртэй кемпингүүд, дугуйтай зөөврийн байшин, Хятадд байгалийн сайханд амар тайван, тансаг зэрэглэлийн аялал улам бүр дэлгэрч байна. Хубэй мужид жуулчид ой модон дунд амьд хөгжимтэй оройн зог барьж, Цяншу дүүрэгт аяллаа машинтай кемпингийн урлагт суралцж байгаа юм. Жуулчид яагаад ийм аялалд мөнгө зархад бэлэн байдаг? Энэ чиг хандлага аялал жуулчлалын салбарт ямар өөрчлөлт авчирч байгааг одоо дэлгэрэнгүй үздэцгээе. Хятад нутгийн төвөөс зүүн хойд хэсэгт орших Хубэй мужийн Энши хотод байгаль суурилсан шин төрлийн аялал ирчээ авч байна. Үзэсгэлэнт ой модонд орой хоол урлагийн тоглолтыг хослуулсан кемпинг хөтөлбөрүүд жуулчдын сонирхлыг татаж тав тухыг алдалгүй байгальтай ойр байх боломжийг бүрдүүлжээ. Ястай сайхан байна. Анх удаа гэр бүлэрээ ойд халуун хоол идлээ. Мартагдашгүй дурсамж, цаг агаар нь үнэхээр гайхалтай юм. Ууланд ийм сайхан газар олдно гэж төсөөлөх аргагүй байсан. Хөгжим, гэрэл, нутгийн бүжиг, хүүхдүүдийн цэнгэл гэд мартахын аргагүй уур амьсгал бүрдүүлж байна. Үнэхээр гайхалтай. Жуулчлалын идэвхжлийн нөлөөгөөр аялын хэрэгсэл тоног төхөөрөмжийн борлуулалт огцом нэмэгдэжээ. Жишээлбэл Үжөө хотод эхэгддэг тавилга пикникийн хэрэгслийн эрэлт өссөн байна. Дулаарснаар шүхэр, тавилга зэрэг манай бараг булаацалдаад л авцгааж байна. Улирлын онцлог бараа болоод байна. Аялал жуулчлалын өөр нэгэн чиглэл бол дугуйд кемпинг буюу зөөврийн байшинтай аялал. Жаншу хошуунд жуулчид 50 амгалан уур амьсгалд амарч, кофе чанаж, талх жигнэж, нутгийн төв соёлтой танилцж байна. Гайхалтай дэд бүтц уур амьсгалтай юм а. Энд удна гэж бодож байна. Кофе зарж энэ хотын уур амьсгалд автандаа. Байгаль суурилсан аялал жуулчлал зөвхөн хэрэглээг дэмжиж зогсохгүй. Хүнийг байгальтай дахин ойртуулж, харилцан шүтэлцээний шинэ хэлбэрүүдийг бий болгож байна.
Энэ удаагийн мэдээ өндөрлөж байна. Ice Club-ыг үзэж байгаарай. Та зөвхөн Монгол төдийгүй манай хөрш бүс нутгуудад болж байгаа үйл явдлыг цаг алдалгүй мэдэх болно. Хөтлөгчөөр Ламаа ажиллалаа. Эх 7 хоногт шинэ мэдээллээр эргэн уулзтлаа. Түр баяртай.